4-р түвшний хуваах үйлдэл хичээлд тавтаа морилно. За тэгэхээр 4-р түвшний хуваах үйлдэл нь 3-р түвшнээс юугаараа хэцүү вэ гэхээр хэдүүлээ олон оронтой тоог нэг оронтой тоонд хуваахын оронд олон оронтой тоог хоёр оронтой тоонд хуваах юм. Шууд дасгал ажилдаа орох уу? За ингээд одоо авах жишээ харьцангуй амархан. Уул нь 4-р түвшний хуваах үйлдэлийн бодлогод үүнээс арай хэцүү л дээ. Тэгэхээр 6250-ыг 25-д хуваая. Үүнийг бодох хамгийн зөв найдвартай арга бол за энэ хардаа. Энэ 25 нь 6-ад багтах уу гэж бодно. Багтахгүй. 6 25-аас бага тул 25 6-ад багтахгүй. Тэгвэл 6-ад 25 багтахгүй юм бол 62-д багтах уу гэж бодно. Тэгэлгүй яах вэ? 62 чинь 25-аас их шүү дээ. Тэгвэл хэд багтах бол? За бодцгоё. 25-ыг үржих нь 1 нь 25. 25-ыг үржих нь 2 нь 50. Тэгэхээр 62-д ямар тааж 2 багтах юм байна. 25-ыг үржих нь 3 нь 75 тул ихтэйд байна. Иймээс 62-т 25 2 удаа орно. Хэд багтахыг шууд олчих арга гэж үнэхээр байхгүй. Зүгээр л 25 хэд багтахыг тус бүрт нь бодож гаргахаас өөр аргагүй. Заримдаа энэ дээр бид буруу тоо бичих нь ч бий. Жишээ нь 3 гэж бичээд 75 гарган ихтүүлэх ч юм уу тийм. Ихтчихвэл нэгээр буцсан 2 болохоос өөр аргагүй. Үүнийг нэгэн адил багдуулах үе бий. Тухайлбал би энд 1-гээ тавиад хасаад үзсэн чинь ахаад нэг 25 багтах зай байгааг олж мэднэ. Тэгээд нэг багдаж байгаа юм байна. Тиймээс ихсгээд 2 болох ёстой гин. Толгой ирэхээр баахан юм арчаагүй байхаа гэж найдаа. Ерөөсөө л та нарыг ямар нэг тоо ихтүүлээд эсвэл багдуулаад гаргаад байвал сандарч явах хэрэггүй гэдгийг сануулах гэсэн юм. Яагаад гэвэл алхам бүрт нэг ёсондоо тоог таах хэрэг гарч байгааз. Үнэхээр ч ийм байдаг. Бүгд л тэгж боддог. За ямар тач 62-т 25 2 удаа багтах нь байна. Одоо 25-ыг 2-оор үржүүлье. 2 5-ын 10, 2 2-ын 4, нэмэх нь 1 гэхээр 5 гарна. Уг нь ч хэдүүлээ 25-ыг үржих нь 2 нь 50 байдгийг мэднэ л дээ. За хасъя. 2-аас хасах нь тэг нь 2, 6-аас хасах нь 5 нь 1. Одоо хэдүүлээ 5-ыг болгоно. За ингээд үлдсэн үйлдэлүүд бол бараг л 3-р түвшний хуваах үйлдэлтэй адилхан байна дөө. За тэгээд 125-д 25 хэд багтах вэ гэдгийг өөртөөсөө асуух болж байна. Тэгэхээр би яадаг вэ гэхээр 100-д 25 4 удаа байдаг юм чинь энд 25 ахаад нэг 25 илүү байгаа гэхээр 5 удаа таарах юм байна. Өөртөө итгэлгүй байвал 4-өөр аваад үзээрэй. Тэгвэл илүүд нь гэдгийг чи харах болно. Харин 6-гаар авахаар 6-г үржих нь 25 гэхээр 125-аас хамаагүй их тоо гараад ирэх тул 6-гаар авч болохгүйг мэдэх болно. Ийхүү түрүү юу гэлээ? 25 нь 125-д 5 удаа таарна гэсэн. Үржүүлнэ. 5 5-ын 25, 5 2-ын 10, нэмэх нь 2 гэхээр 12. Яг таарлаа. 125-аас хасах нь 125 гэхээр тэг гарна. Тэр тгийг буулгаад 25 нь тэг удаа багтана. 25-ыг үржих нь тэг нь тэг, үлдээг л тэг гарлаа. Ингээд 6250-д 25 яг 250 удаа багтах нэ. Ахаад өөр жишээ авч үзье. За энэ удаа их сонирхолтой бодлого сонгоно. Тэгэхээр 2265-д 15 хэд багтахыг олноо бүгдээрээ. Яг өмнөх бодлого шиг. 2-д 15 орох уу? Үгүй ээ. 22-д 15 багтах уу? Мэдээж. 15 нь 22-д 1 удаа багтана. Нэгийн тоог хаана бичиж байгааг анзаараарай. 2-д багтсан бол энд бичих байсан юм. Гэтэл 22-д 15 1 удаа орно. 22-аас хасах нь 15 нь заавал орон зээлээд ингээд 12-аас хасах нь 5 нь 7, 1-ээс хасах нь 1 нь тэг, 22-аас хасах нь 15 нь 7 байх нь 6-г буулгаад 76-д 15 хэд орох вэ? Ахин хэлгээд үүнийг шууд олж хамрах арга гэж байхгүй. Ерөөсөө л барагцаагаар бодож таахаас өөр аргагүй. 15-ыг 2-оор үржүүлэхээр 30, 15-ыг 4-оор үржүүлэхээр 60, 15-ыг 5-аар үржүүлэхээр 75 байна. Хамгийн ойрхон байна тийм. Тэгэхээр 75-д 15 5 удаа багтана. 5 нь 5-ын би уул нь аль хэдийн цэжээр бодчихсон ч гэсэн та нарт энд харуулъя. Уучлаарай. Эн чинь 25 шүү дээ тийм. 5-ыг үржих нь 5 нь 25, 5-ыг үржих нь 1 нь 5, нэмэх нь 2 гэхээр 7. Одоо хэдүүлээ хасъя. 76-аас 75-ыг хасах нь мэдээж 1, 5-ыг булгалаа. 15 нь 15-д яг 1 орно. 1-ийг үржих нь 15 нь 15, үлдэгдэл тэг гарч байна.
Ингээд 2265-д 15 яг 151 удаа багтах юм байна. Зүгээр л энд хэдүүлээ яг юу хийгээд байгаа вэ? Яагаад гэхээр нэг оронтой тооноос бага зэрэг хүнд гэдэг нь мэдээж байгааз. Ердөө л энэ хоёр оронтой тоо чинь арай их тоондоо хэдэн удаа тарахыг бодно. Нийгэмд л хоёр оронтой тоог үржүүлэх хүрд байхгүйгээс хойш бараг таахал хэрэг гарч байна да. Заримдаа үүнийг эхний оронг нь хараад хуваагдаж буй тооныхоо эхний оронг хараад барагцаалж бодох нь бий. Гэхдээ заримдаа эхний орлогоор буруу тоо сонгон ахин бодох шаардлага гардаг. Ахаад нэг бодлого бат. Дурын нэг тоо сонгоноо. Үлдэгдэлтэй ч гарч магадгүй. Гэхдээ та нар ойлгох баха. Ардын Батаргааг энэ хичээлээр заахгүй юм чинь юм үлдвэл үлдэнлэз. Ингээд 5978-ыг 67-д хуваахад хэд гарах вэ? Бодъё. Энэ тоог зүгээр л санамсаргүй биччихлээ. Тэгэхээр багш нь хүртэл хоёр оронтой тоогоор хувааж байхдаа их тоон тааруулах гэж бас таах хэрэг гардаг гэдгийг харуулах гэсэн юм. 67-нд 5-д тэг удаа орно. 67-нд 59-д бас тэг удаа багтана. 67 нь харин 597-д багтана. За тэгэхээр бодъё. 67 гэдэг чинь бараг далт те. 597 бол бараг л 600. Ингээд заавал 70-ыг 9-оор үржүүлвэл 630 гарна те. Яагаад гэвэл 7-9-63 болохоор иймээс барагцаагаар 8 удаа орно гэж тооцлоо. Бурууч байж болно. Шалгасан ч болно л доо. Гэтэ бид угаасаа бодох явцдаа л шалгачих юм л та. 8 7 56, 8 6 48, нэмэх нь 5 гэхээр 53 юм байна. 7-оос хасах нь 6 1, 9-өөс хасах нь 3 6, 5-аас хасах нь 5 тэг 61 үлдлээ. Өө ашгүй дээ. Би зөв таачгаж. Хэрв энд 67-оос их тоо гараад ирсэн бол үгүй яах вэ? 67-тэй тэнцүү ч юм уу түүнээс их тоо гарсан бол миний энэ дээр сонгосон тоо буруу байна гэсэн үг. Гэтэл энд зөв тоо гараад ирлээ те. Яагаад гэвэл 536 597-оос бага мөн энд 67-оос бага гарч байна. Тэгэхээр зөв байж таарлаа. Одоо хэдүүлээ энэ 8-ыг болгонаа. Ахаа жоохон хэцүү тоо гараад ирлээ. Дахин хэлэхэд энэ бол бараг л 70. Харин энд бараг 630 байна. Тиймээс энэ удаа үнэхээр 9 удаа таарч мэднэ. За болох нь үгүй юу шалгаад үзээлтэй. 9 удаа. 9 7 63, 9 6 54, нэмэх нь 6 гэхээр 60. Сайн байна. Үнэхээр 9 удаа орчихлоо. Үнэхээр 9 удаа орчихлоо. Учир нь 603 нь 618-аас бага тав байгааз 8-аас хасах нь 3 5, 1-ээс хасах нь тэг 1, 6-аас хасах нь 6 тэг. Ингээд 15 үлдэгдэл гарлаа. 67-оос бага тоо байна. Ардын Батаргаа заахгүй тул үлдэгдлийг хэвээр нь орхив. Ингээд 5978-д 67 89 удаа багтана. 89 удаа багтаад цаана нь 15 үлдэнэ. За ингээд одоо та нар хуваах үйлдэлийн 4-р түвшний хуваах бодлого бодоход бэлэн болсон гэж найдаж байна. Дараагийн хичээлээр уулзалтаа баяр таа.